улс төр гэдэг бол өөрөө за одоо намын улсууд нэг зүг рүү харсан гэж ярьж байгаа. Нэг бодлогын төлөө явж байгаа гэсэн. Тэгэхдээ их удаашраад хуучраад ирэхлээр хайрцагладаг бодолтой явдаг. Тэгээд тэн дээр болохоор та тэр малчны хотод байгаа тэр хүүхдийг тэр эцэг ихэд бодох битгээл та өөрийнхөө маргаашаа сонгуул яваад чиглэлдэг. Тэгэхээр энэ бүхэн мэдээж хэрэг хөгжлийг ирээдүйг ингэж харгалзан бодож хийж байгаа юм шиг боловч яг цагаа тулах юм бол биднэрт бол асар их тийм эмзэглэн үлдээх, өөртөө зовлон ачрах тэр юм бодлогын шин чанартай. Тэгээ гар хөлөө өрөөд картаар уншуулцдаг, хурууг уншуулад болцдог тийм нийгэм биш юм аа. Юм учраас бол энэ дээр би одоо малчин хүн малчтынхаа ирээдүй Монгол төмний суур тэжээгч байх малчин төмөн энэ бидний хотноос гарах малыг хүн бүрт яг эрүүл сайхан дээр нь жаргалыг ацарч нэг хотгоны үзүүрт өөх амсуулаад ходоодны үзүүрт жаргал бүтээх болтугай гэж би хэлмээр байгаа юм. Өөрөө малчны хувьд малчны тэмдэгтэй хүний хувьд 10 хэдэн жил одоо хөдөө амьдарсны хувьд бол юу хэлэх вэ гэхээр энэ гадаад дотоод сайхан амьдрал бий. Гэхдээ манай энэ нутаг дэлгэр нутаг зундаа сайхан ч өвөлдөө өвөлжөөндөө бүр сайхан. Хүүхдтэйгээ бужигналдаад хажуу хотод хайл нөхдүүд орж ирээд ингэж байх. Нэг сургуулийг дагаж эдийн засаг багийн баг сургууль цэцэрлэгээ дагсан богийн аж ахуйтай байхад бол уул эдийн засаг ууламжил зан заншил нэг дор учирч байгаа маа. За тэр хотноос гарах малын буян дэлгэрэх болтугай. За тэр хотонд амьдарч байгаа айл бүхэн дэвших дээдлэх болтугай. За баярлалаа. Амжилт хүсье.